яах вэ? Юм судалж ирж гин хүн ойлгодог ч юм уу хүний үгийг сонсдог маш сайн чадварлаг хүмүүсүүдийг одоо удирдлагуудаа тавьж гин гэх мэтүүдээр ингээд компани цэвэршээд бас тэгээд тэрний гадны компаниуд Монголд маш их менежментүүд оруулж ирж байна. Тэгэхээр та нар тэр төргүй ийм орчин хүлээж авч байгаа байна. Одоо нэг $100 кармалж авч байгаад за энийг би бүртгүүлэхгүй ингээд завшчаа гэдэг тохиолдолд бол за 50-50 нөгөөд хоёлоо 50-50% тэгээд охирчий гэдэг ойлголт нэг тийм жижиг юм байхгүй болж байгаа байна шүү дээ. Яагаад гэвэл тэр хэмжээгээр урамшуулал тэр хэмжээгээр зүйл өгч байгаа байна. За ингээд HR планинг ингэж хийсний дараа та нарын хийх ажлуудыг бүгднгийн энэ хүний нөөцийн төлөвлөлтийн хүмүүс хийцэн байдаг байхгүй. За нөхөр төгөлдөр ажилд ороод ирлээ. Ярилцлаганд орлоо. Маш олон даваа туулна. Одоо хамгийн их HR-уудаас хамгийн их яаж байгаа гэхээр за 6 даваа, 5 даваа тавладаг MCS хүний нөөц юм байдаг. Та нар одоо энэ ярьж байгаа MCS-ийн цолмон ч юм уу их чаргал эднэртэй бас энэ тулгатаар яриулж байгаад уулзаараа танах ямар бүрдүүлэлт хийдэг вэ? Тэгэнгүүт энд ажлын байрны тодорхойлолтуудыг хийчдэг. Ажлын байрны шинжилгээ гэдэг. Бүх зүйлүүдийг хийцэн мэт. Зорилт эднэр гэдэг. Бүгдийн детальчлаад хийцэн мэт. Чиний хийх ажлуудыг бүгднийг гаргаад ирсэн байдаг. Ерөнхий менежерийн туслах төгөлдөр гэдэг залуу ороод ирлээ тий. Тэгвэл та өглөө тэдэн цагт ирэн тэгин ингэн гэх мэтийн бүх зүйлийг заасан байдаг. За тэхийн тулд ерөнхий менежерийн туслах гэдэг хүмүүсүүдийг одоо бэлтгэдэг, шалгадаг юу нь болохоор энэ бүрэлдэхүүн буюу бүрдүүлэлт байгаа. Энэ бүрдүүлэлтийн процессуудыг та нар даваад энэ ажил дээр орж иж байгаа байхгүй. Ажил дээр орж иж байгаа. За тэгэнгүүт хамгийн түрүүнд та нарт за 7 даваа ч юм уу 6 даваа, 3 даваа, 4 даваа даваад ингэж ороод ирэхэд чинь нэгдүгürt нь ажлын байрны тодорхойлолтууд гарч ирэх. За энэ тодорхойлолтуудаа маш сайн мэдсэн байх хэрэгтэй. Ажил үүргийн хуваар гэж үүдэг. За ажил үүргийн хуваар гэдэг маань юу байхгүй юу? Гэрээ байх нь, хөдөлмөрийн гэрээ. За энэ одоо яг жинхэнэ драфтаар ярьж байгаа энэ за манай компани хийж байгаа хөдөлмөрийн гэрээ би өмнө нь 3 газар хөдөлмөрийн гэрээ хийгээд 3 гэрээ хийгээд бүх хүмүүстээ хөдөлмөрийн гэрээ хийчихсэн бас нэлээд гайгүй тэр үедээ л хүний нөөцөөр айгүй том бодлоготой явж исэн бас нэлээд том компаниудад хөдөлмөрийн гэрээ хийхэд нь ажлын байрны тодорхойлолт хийх хэднэрт нь оролцож исэн болохоор танд практик юм дээр. Тэгсэн чинь одоо энэ байгууллагын нууцлахлаар би нэг та нарт хэлж чадахгүй. Манай компани стратегийн түнш компани маань хөдөлмөрийн гэрээний тусгай заалт оруулаад ирсэн. Бидний хөдөлмөрийн гэрээгс маш сайн судлаад хөдөлмөрийн хуульдаагаа зохисон сайн гэрээ байна. Гэхдээ ийм гэрээгээр ажиллаулъя. Тэгэхээр энэ гэрээ дунджаар нэг 6 хуудас, 6 нүр маш олон наривчлсан заалттай гэрээнүүд гараад ирж байгаа. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр та нарын хувьд одоо гол зүйл нь гэрээ байх нь. Та нар тэр гэрээг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр гарын үсэг зурсан дээр хөдөлмөрийн харилцаанд ортдог. Хөдөлмөрийн харилцаанд. За би их муухай очиж байгаа. Хөдөлмөрийн харилцаа. Хөдөлмөрийн харилцаанд орно гэдэг чинь ерөөсөө хөдөлмөрийн харилцаанд орно гэдэг чинь өглөө та 9 цагт бэлэн бай гэдэг шиг бүх журмуудтай орж иж байгаа байхгүй. Нэгдүгürt нь журмууд. Байгууллагын бүх харилцааг зохицуулдаг журмууд гэхэлэр чинь хамгийн түрүүнд за хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам гэх мэт маш олон журмууд байгаа. Цаг ашиглалтын журам, цалин урамшууллын журам энэ гэрээн дээр бүгдийг заасан байх. За иргэн та тийм юунуудтай байна гэсэн. За хөдөлмөрийн харилцаа. Хөдөлмөрийн харилцаа юу вэ гэхээр та нарыг идэвхжүүлэх мотивац болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хоёрын тэнцвэр байдаг байхгүй. Жишээлбэл энэ дээр нь ингээд заасан байгаа ажлын байрны тодорхойлолтон дээр бүх зүйлүүдийг ажлын элементүүд гэж заасан. Ажлын элементүүд. Жишээлбэл хүн ямар нэгэн ажил хүн хийлэхэд хүн ажлын тэдэн элемент хийнэ. Элемент гэдэг нь одоо багш орж ирлээ, шохоогоо самраа арчлаа, тэ? Хүүхдүүдэд бүртгэлээ идэр бол элементүүд байхгүй. Тэ? За үйлчлэг шүрээд юугаа цэвэрлэлээ. Өөрийнхөө хуваартай талбайгаа цэвэрлэлээ. Юу идрээ хийлээ гэдэг бол элементүүд. Энэ элементүүдийг нэг бүрчлэн заасан. За тэгээ ийм элементүүд хийх чадвартай буюу тэр чадварууд бэлтгэл эдрийн бүгдийг заасан. Мөн сургалтууд гэх мэтийн бүгдийг заасан байт. Та нар тэрийг харж байгаа дараа нь хөдөлмөрийн харилцаанд гарын үсэг зурдаг байна.
Гар үсгэх зурцаа. За тэнд дээр чинь цалин үлсэж чинь гэсэн заасан байгаа. Та нэрсэн цалин тим хэрвээ та ажилтаа ажиллах юм бол тим цалин өгнө. Одоо ингээд цалингийн систем гэдэг чинь маш их болж байгаа. За мотивац гэдэг нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт нь сургалт хөгжил байдаг. Та нар компанид ажилд орохдоо цалин л гэхээр цалин идвэ гэж бодоод байдаг тийм. Залуучуудаа та нар битий тэгж ажилд ингээд энэ одоо энэ бүрдүүлэлтийн шатанд явж байхдаа ажил ажиллаж цалингийн тухай хязгаарч ажил олгогчоос өмнө битий ярьж. Ажил олгогч асуухт л цалингийнхаа тухай хэлж. Тэгтээ цалингийнхаа тухай зоригтой хэлж. Өгснгийг нь авнаа гэдэг нэг одоо нөгөө тэмцэл кинон дээр гардаг шүү дээ. Би босоогороо тэдэн чи тийм том бааш зураад би мөнгө авч байгаагүй гэдэг буцааж өгч байгаа юм шиг тийм. Тим сэтгэлгээ монголчуудад байдаг байхгүй. Та нар цахим мөртөө сургуулийг төгссөн тийм хэмжээний мэдлэгтэй байвал та нар тэрийг л үнэлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл баг шууд ярихад бие үнэлэгчлээ байхгүй. Тэ? Та нарын оюун ухааныг, та нарын чадваруудыг, та нарын биеийг шууд мөнгөөр үнэлж авч байгаа шүү дээ. Тэгэхээр цалин гэдэг бол эрх чөлөөний хамгийн том илрэл байдаг байхгүй. Одоо ингээд захирал над руу уцдах юм бол би гараал гүн штэ. Уучлаарай. Лекц ингээд босгоё гэдэг. Ягдгүй миний цалин ажил олгох байхгүй. Би үүрэг хариуцлага үлээсэн болохоор. За энэ бол сургалт хөгжил гэдгийг цалинтай яагаад арилдах байгаа вэ гэхээр та нар тэр цалинг аваад юм сурж байгаа гэдгийг гэж бодох хэрэгтэй. Цалин чухал биш үү? Залуу хүн энэ зүгээр яг миний практикад яарсан л да. Аливаа юмыг эзэмшихэд үсрээл жил 6 сар л шаардлагатай байт. Та нарт өнөөдөр эзэмшсэн мэдлэгийн процессууд чинь ихэнхдээ дандаа 70% нь хэрэггүй байдаг байхгүй. Тэгээд 70% нь хэрэггүй гэдэг хичээлийнхаа 70% хайж болохгүй л дээ. Энэ юу вэ гэвэл нэг мих юм л да. Мих. Манай захим мөртөө холбооны найдлаа тэгж ирдэ. Их сургууль сурж байхдаа та нар мих сураалаа гэдэг тийм. Хоройгоо чийдэг, хорсон чийдэг, сэрэн дунгуу гэдэг сумын зан шүлэг дээр байдаг шүү дээ. Яаж иж байгаа л хийчдэг гэдэг шүү. Та нар тийм ихтэй л байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэр михийг маш сайн сурах хэрэгтэй. Гэдэг чинь өөрөөр хэлбэл та нар оюутан байж байхдаа сургалт хөгжил гэдэг ер нь хүнтэй хайрцах чадвар энэ төр гэдэг байдаг байна л да. Хамгийн их элемент хийдэг ажил дээр хүнтэй хайрцах чадварууд байдгүй. Өөрөөр хэлбэл та нар яагаад сурж байгаа вэ гэвэл та нарын ажлын байр чинь хамгийн бага элементтэй тэг бага элементтэй далай цэгтэй ажил хийхин тулд та нар энд сурж байгаа байхгүй. Бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг хэмжээнд хүрэхгүй ч гэсэн та нар ямар ч юм цэвэрлэхгүй, юм шал угаахгүй байдаг. Тийм ажлууд хийж байгаа болохоор. Тэгэхээр тэр хэмжээгээр ийм ажлыг хийх тусам та нар сурдаг байхгүй. Сурдаг байна. Тэгээ та нарын CV дээр сургалт төгсөлч айгүй их байдаг байхгүй. Ямар дадалтай, ямар чадвартай байнг бол тийм төслүүд дээр ажилласан, тийм юмнуудыг хийсэн. Тэр төслүүд дээр нь ажиллаагүй дандаа бичиг баримтын канонд ч ирсэн ч гэсэн та нар ажилласан л гэж хэлж явах хэрэгтэй байдаг. Яагаад вэ гэвэл та нарын хамгийн гол мотивац маш олон зүйлийг олсон. За дараа нь маш олон мотивац байдаг л да. Гол нь карьер байдаг. Энэний төлөө та нар байгууллагт маш хурдан дасан зохицох хэрэгтэй болдог. Байгууллага дотор маш хурдан дасан зохицох хэрэгтэй. За ингээд хөдөлмөрийн харилцаанд орлоо. Хөдөлмөрийн харилцаанд орсон чинь байгууллага болгон өөрийн гэсэн соёлтой. Тэр соёлуудын бүгднгийн элемент болгоцсон байдаг. Хөдөлмөрийн харилцаанд орно оюутан болно гэдэг яг адилхан байхгүй. Та нар захим мөртөө сургууль руу оронгот байгууллагын соёлын хамгийн илэрлэл нь юу вэ гэвэл таавч гэж байгаа тийм. Ямар ч хямбгаанч орсон тэр таавч өмсөж явах хэрэгтэй байхгүй. Багш нар ингээд нэг юм уловч шиг ч юм уу нэг юм өмсчээвэл та нар бас дуурайж л байх хэрэгтэй. Хүүт ингээд юм өмсчээвэл. Яагаад вэ гэвэл энэ элементийг хүн болгонд даах хэрэгтэй байдаг. Mitsubishi гэдэг компани амар дампуураад унжижсэн. Та нар нэг Дэн Уильямс гэдэг нэг хүний юу лээ? Удирдлага гэсэн нэг тийм тэр хүний сэтгэлдэлтэй нэг ном байт юм аа. Тэрийг саяхан 3 жилийн өмнө орчуулаад гаргасан. Тэр бол гайхамшигтай ном. Зүгээр л хүний нөөцийн менежментийн хичээл ингэж үзчихсэн орно. Тэр номыг уншихад тэн дээр ингэж нэг байсан байхгүй. Нэг еврей гаралтай нэг нөхрийг Mitsubishi компани яг дампуураа унахж яхад нь гүйцэтгэх захирлаар нь тавьчихсан. Манайр Mitsubishi компаниг бүр босгоод ирсэн. Тэгээ бүр Японд бараг ингээд бүр домог болгоцсон. Нэрийн сайн санахгүй байна. За тэгсэн чинь тэр нөхөр ийм костюм бижиг хүмүүс айгүй дургу. Баруунаас ирсэн болохоор те Кейт Мэдтэй ч юм уу Дженстэй ажил дээр ирэх гээд байдаг. Ихтэн орчин нь бүгдөө костюм бижигтэй Японы бизнес маньяртай байсан болохоор тэр хүн би энэ хувцсыг үзэн яддаг ч гэсэн би энэ хувцсыг өмсгөөсөр гарахгүй гэж байгаа байхгүй.
Яагаад гэвэл өөрөө зөрчиж байгаа зүйлийг хэрэгжүүлэхэд аюул хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр байгууллагын соёлын элемент гэдгийг та нар ажиглах хэрэгтэй. Өнөөдөр манай байгууллагуудын соёлын элементүүд ингээд бага багаар бий болж байгаа. Тэгэхээр соёлын элементүүд гэхэлэр өнөөдөр ингээд нэг хэсэг нөлөөтэй хүнийг дагсан, тэрний үнэлэмжээр байдаг ч юм уу, долдооддаг ч юм уу, тэр зүйлүүдийг соёлын элемент гэхгүй байна шүү дээ. Хэрэгжүүлж чаддаг, хийж чаддаг зүйлүүд. Тэр байгууллагын үнэт зүйл нь болсон зүйлүүдийг хэрэгтэй. За соёлын элемент гэдэг. За байгууллага өөрийн гэсэн байнгын уламжлалт үйл ажиллагаатай бол тэрэнд нь зайлшгүй заавал явах хэрэгтэй хэмтүүдээр. Хоёрдугаарт нь тэр байгууллагын бүтэц, зохион байгуулалт бүх зүйлүүдийг мэдэх хэрэгтэй болдог. Тэрийг болохоор HR танилцуулдаг байхгүй. Одоо бол ихэнх компаниудад ингээд шинэ ажилтаа ороод ирэнгүүт дагуулаад явчихдаг байхгүй л да. Тэр байгууллагад хэр зэрэг дасан зохицох нь тэр байгууллагын соёлын элементээс шалтгаалдаг. Дагуулж яваад за одоо манай шинэ ажилтан төгөлдөр ирлээ ингээд гүтэлтэй нөгөө кинон дээр гардаг шиг чаал бута камнида гэдэг шиг те намайг одоо сайн дэмжээрээ би хичээж ажиллах болно гэж хүн болгонтой мэдчилдэг байхгүй. Тэгвэл байгууллагын соёлын элемент дотор мэдчилгээ гэдэг нь айгүй том чухал зүйл байдаг байна л да. Мэдчилгээ. Мэдлэг гэдэг бол ерөөсө бүхэл процессд байдаг. Ерөөсөө байгууллага доторх байдаг одоо соёлын элемент. Энэ элементүүдийг айгүй задлагдаг л да. Тэр байгууллагын төлөвлөлт, байгууллагын юу гэдэг. Тэрийг нь болохоор тусгаад нь HR-ууд өөрсдөө бодлого болгож ширгэжүүлнэ, тэгээд юу яач болно. За хувцлалт ч юм уу те. Хувцлалт гэх мэт зүйлүүдээр анхаардаг. За тэгээ бүтцээр анхаардаг. Би хинд удирдахын, хинүүгээр хинт тайлангаа тавихын, хинд байх ёстой юм бэ гэдгийг бүгднгийн ажлын байрны тодорхойлолтын дээр заасан байдаг байхгүй. Програмчлагдсан юм шиг. Таны дээд удирдлага бол ресепшн орох юм бол таны дээд удирдлага бол офис менежер. Та офис менежерт тайлангаа тавина. Та гүйцэтгэх захирлаас даалгавар авсан тохиолдолд ч гэсэн офис менежер тэрийг хэлнэ. Тийм бүх процессуудыг заасан. Ресепшнүүдийн бүр ажлуудын үүргүүдийг заасан байгаа. За өглөө болгон хүмүүс тэдэн цагийн өмнө ажил эхлэхээс өмнө тэдэн цагийн өмнө ирсэн байх хэвээр ажлын байраа цэвэр сэмсгэр бэлдсэн байх хэвээр хувцлалтын заасан байгаа, үсгийн заасан байгаа ч юм уу тий. Одоо өнөөдөр ерөнхийдөө байгууллагууд ресепшн дээр айгүй их анхаардаг болчих. Ховор хүмүүс кинон дээр гардаг шиг дүүрийн маш гоё инээдэг тий. Тэ инээмсэглэж угтдаг. Тэр бүх зүйлүүд чинь энэ ажлын байрны тодорхойлолтын чадваруудтай орчиж байгаа. Тэр чадварууд гэдгийг эзэмшдэг байхгүй. Хүнд бас байдаг чадварууд байдаг. Тэр чадвараа та нар хөнгөлүүлнэ шүү дээ, тий. За, тэгээд дараа нь ажилтны хувийн дасан зохицох чадвар байдаг. Одоо дандаа хувийн асуудал ордог. Хүн болгонтой. Бид нар Google компанид тэр тулгаагийн ажил дээр очиод байжсэн чинь тулгаа компанийгаа бас сонирхолтой зүйлүүдийг ярьж байгаа байхгүй. Тэнд болохоор ингээд хувь хүний чадварыг айгүй том тавьж үздэг. Байгууллагын карьер төлөвлөлт, байгууллагын ер нь бодлого нь хэвтэй байдаг. Босоо биш хэвтэй байдаг. Дарга зэрэг гэдэг зүйлүүд байдгүй. Нэг айгүй муухай ааштай нөхөр байдаг юм л дээ. Бентли унтсан, айгүй царай муутай, гэсэн мөртлөө айгүй их мөнгөтэй. Манай Google компани 2 сар ч юм уу 3 сар хийх гэж байгаа ажлыг 48 цагийн дотор хийцэн юм байхгүй. Тэр хэмжээгээрээ мэдээж нөгөө нэг мотивац буюу цалин урамшуул энэ тэр авчдаг байхгүй. Тэр хүнийг одоо заавал байгууллагатай дасан зохицуулна гэдэг ойлголт байж болтгоо байна. Чи одоо их хичнээн муухай ажиллаж чи Google тийм гоё компанид ажиллаж чинь чи ингэж болохгүй гэж болдгоо байна шүү дээ. Тэр хүний чадварыг л Google авж байгаа байхгүй. Жинс нь манайх жинс нь чинийг толгой нь минийх гэдэг нэг үг байдаг гэсэн байхгүй. Жинстэй утга жинстэй хэрэгэм зэрэгэм өгчдөг толгойг нь ашигладаг гэдэг шиг те.